байцааны үзэгчтэй. Аялын тойрог нэвтрүүлэг Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос цуврал нэвтрүүлгээ хүрэхээр бид газардах гэж байна. За ингээд аялал маань үргэлжлээд бид Чикаго хотод ирээд байна. Америкийн нэгдсэн улс Иллинойс мужид бол хамгийн том. За Америктэй бол 3 дахь том хотын тоонд бол Чикаго хот бол ордог. Америкийн нэгдсэн улсын тээвэр харилцаа холбоо агаарын замын бол гол хотуудын нэг. За цаг агаарын хувьд бол Монголтой төстэй өвөлдөө бол хасах 5 мөртөл хүүдэрдэг, цаас их ундаг. За тэгээ энэ ч утгаараа бол цаг агаарын хувьд бол Монголтой төстөгийн хувьд манайхан бол энд бол 5000 гаруй монголчууд бол энд бол амьдардаг юм байна. За яг түүхийнхаа хувьд бол 1696 онд бол Францын колончлогчид энэ Чикаго хотыг бол анх бол нээж исэн. За дэлхийн санхүү эдийн засгийн бол хөгжлийг бол тодорхойлогч бол 10 гол хотын нэг бол Чикаго хотыг бол зүйсээр бол оруулдаг. Ялангуяа 1960-ад оны үеэс Чикаго хотын хөгжил бол маш өндөр түвшинд хүрсэн гэж ярьдаг. Тухайн үед дэлхийн бол нийт махны 60 орчим хувийг бол зөвхөн Чикаго хот бол дангаараа хангаж исэн гэж ярьдаг. За бид одоо Чикаго хотын нэрийн үүс болсон Сирс цамхаг руу явж байна. За бид Чикаго хотын төдийг Америкийн нэгдсэн улсын хамгийн өндөр байшин дээр ирээд байна. За Виллис таврыг өнөөдөр үзэгч та бүхэнд их ах бит хоёр хүрэхээр одоо ингээд бүр наашаага зорж ирлээ. За бид Чикаго хотын бэлэг тэмдэг болсон Sears Tower дээр гарч ирэх гээд байж байна. Сая бид нар билет худлаж авлаа. Энэ билетэн дээр би бол энэ цамхаг дээр гарсан 1,582,227 дахь одоо энэ цамхаг дээр гарсан хүн болж байна. За сүүлийн үед бол энэ Sears Tower-ыг бол нэрийг нь өөрчилчихэд байгаа. Willis Tower гэж нэрлэдэг байгаа. За учир нь яагаад тэгж нэрлсэн бэхээр Willis компанийн энэ tower-ыг худалдаж авснаар энэ tower-ийн нэрийг нь бас давхар авсан байгаа. За тэгээ үзэгчдийн хувьд болон энэ оршин суугчдын хувьд бол бас Willis Tower гэдэг нэрэнд маш дургу байгаа юм байна. Тэгээ хуучин Sears Tower гэдэг нэрээр нэрлүүлэх гээд бас санал асуулга явуулж байгаа. Ер нь бол одоо Америкчууд өөрсдөө бол ихэнхдээ бол Sears Tower гэдэг нэрэнд их дуртай байгаа юм байлээ. За Chicago Water Tower-ыг одоо Sears Tower дээрээс харахад ямар харагдах вэ гэдгийг одоо энэ компьютер дээр хийцэн байгаа. Бүгдээрээ нэг үзцгээе. За өнгөрсөн жил бид нэр бас энэ Sears Tower дээр гарч байхад нэг зүйл бол байхгүй байсан. Энэ жил бол нэмэгдсэн. Энэ бол Sky Deck буюу одоо агаарын тавцан гэж бас орчуулж болох юм. Энэ агаарын тавцан дээрээс хүмүүс бас гараад ингээд бол яг агаар дээр зогсож байгаа юм шиг сэтгэл төрхөөр шинэ үзмэр тавигдсан байгаа. За явцгаая да. За цамхаг дээрх одоо антенна оролцуулах юм бол дэлхийн хамгийн өндөр байшин нь бид нар одоо гарах гэж байна. Та бүхэн юуг нь хараараа энэ дээр хэдэн давхар гэсэн тоонууд нь гарах болно. За 10 давхар дээр гарч байна. 20. Лифтний хурдтай лифт байна. Ерөөс 10-10-аар өсөөл явчихж байна. Айгүй хурдан явд юм байна. 970 feet and the Yokohama Landmark Tower. Sears цамхаг руу гарахад бол цахилгаан шатны дэлгэцээрүүдийг дэлхийн шилдэг цамхаг барилга байгууламжтай харьцуулсан олон зүйлийн талаарх мэдээлэл хүргэдэг юм байна. За энэ цамхаг дээрээс Америкийн нэгдсэн улсын дөрвөн муж харагддаг юм байна. Дөрвөн талаас нь. Тэгээ дээрээс нь энэ цамхагийн нэг давхар 103 давхрын хоёрын хооронд чинь 10 градусын зөрүү байдаг юм байна. За биднээс сая наашаа ярьж байхад бол нэмэх 15 градус байсан. Одоо энэ дээр ирэхэд бол нэмэх 5 градусын дулаантай байна. Зөвхөн агаарын хэмнэлт 10 градусын зөрүүтэй байдаг юм байна. За энэ чэнэс бүгдээр бол хотыг бол сайхан харж болно. Хотын бол одоо зохион байгуулалт ялангуяа зам тээвэр нь яаж сайхан хөгжсөн. Чикаго хотын ерөөсө бүхэл сайхан зүйлүүдийг энэ чэнэс харж болно. Чикаго хот чинь наахны үеийнх нь юм. Тийм байна. За та бид харж байна.
За энэ биднээсээ харж байгаа яг энэ зүүн талд бол одоо Мичиган нуур харагдаж байна. Мичиган нуур бол Америкийн нэгдсэн улстай төдийгүй дэлхийд цэнгэг улсынхаа нөөцөөр бол байгаль нуурын дараа орох бол маш том осны нөөц байгаа. Цэнгэг улстай нуур байгаа. За энэ шиг бол одоо Чикаго хотын төмөр зам харагдаж байна. Энэ бол үнэхээр бас аврах том барилга байгууламж харагдаж байна. За энэ дээрээс ингээ харахад бараг доошоогоо бараг шүхрээр үсрээд бууч болохоор тийм өндөр юм байна. Гэхдээ арай болохгүй байх л да. За Америкчууд бол ер нь менежмент сайтай улсууд юм байна. За энэ 103 давхар дээр ихтэл Чикаго хотын өвөг түүх, одоо энэ Чикаго хотоос гаралтай мундаг түүхэнд гарсан урлаг соёлын оддууд, улс төрийн зүтгэлтүүд гэдэг бүхэл сайхан хүмүүсийнхаа өвөг түүхийг энэ Чикаго хотын энэ 103 давхартай бяцхан үзмөр болгож тавьсан байна. За бид одоо харж байна. Энэ одоо Линкольн байна. Линкольноор бол Чикаго хотынд бахархдаг. Ялангуяа машиныхаа номер дээр дандаа Линкольны дүрс бүхий тэмдгийг бол гаргасан байгаа. За ээшиг бол одоо алдарт Фулмны одоо галт тэрэг байна. Энэ хүн бол одоо Фулмны галт тэргийг бас бүтээсэн. Ноён Фулмн өөрөө ингээд байна. За ялангуяа Чикаго хотыг бол бас жаз хөгжмийн хот гэж бас хэлж болно. Үнэхээр одоо Чикаго хотоос олон алдартай жаз хөгжимчид үе үеийн одоо урлаг соёлын одод бол энэ хотоос төрж гарсан. За Луис Армстронгийг бол монголчууд бол сайн мэднэ. За Gospel гэдэг одоо энэ нэг сайхан хөгжмийн урсгал байдаг. Ялангуяа сүмийн олон хоолойноос одоо сэтүүлж гаргасан Gospel гэдэг энэ хөгжмийн урсгалаараа бас алдартай. За энэ Thomas Dorsey гэдэг одоо энэ Gospel-ыг үндэслэгч хүн бол бас Чикаго хотоос гаралтай байна. За Мадиг бол та бүхэн харж байна. Чикагогийн бол блюзийн хаан. Ер нь энэ хотоос бол одоо jazz, blues, одоо Gospel гэдэг маш олон одоо хөгжмийн сайхан төрлүүд бол энэ хотоос бол гарсан юм байна. За Чикаго хот бол маш олон нэр гуншинтай байд юм байна. За тухайлбал одоо нэг үе Чикагог бас үйлдвэржилтийн одоо хот гэж хэлж ирсэн юм байна. Тухайлбал Чикаго хотоос бол Америкийн маш олон тэрбумтын саятнууд төрж гарсан. Монголчууд та бидний мэдих одоо алдар цуглууд байна. Harrison Ford, Edward Robinson, за Oprah бол монголчууд бид сайн мэднэ. За биднээсээ мэдхээр бол одоо Tom Cruise, Robert De Niro гэдэг одоо урлагийн бол маш том одод одоо энэ хотоос гарсан юм байна. За энэ чанаас бол Америкийн нэгдсэн улсын бол Чикаго хотын бол маш олон одоо зохиолчд бол энэ хотоос бол гаралтай. За монголчууд бидний сайн мэдэх одоо Эрнест Хемингуейгийн бол зургийг та бүхэн харж байна. Хемингуейгийн бол Өвгөн тэнгис 2 гэсэн зохиолыг бол монголчууд бол сайн уншиж байсан. Нобелийн шагнал хүрчээсэн бол алдартай Америкийн зохиолчоо. За та бид Чикаго хотоос гаралтай Холливуудын одуудын нэрийг харж байна. За энэ дотор бол бас биднээс мэддэг одууд бол цөөнгүй байна. За тухайлбал одоо Walt Disney, Robin Williams гэдэггээд та мэдхгүй одууд бол асар их байна. За Чикаго хотод ирсэн хүмүүс бол энэ алсын дурангаар бол заавал хардаг. За энэ задгаа 25-ын зоос 2-ыг хийгээд за ингээд дурангаараа хотоо үзэндээ. За Чикаго хотод түүхэндээ хэд хэд удаа бол их түүмэрт бол автчихжээ. Тухайлбал 1871 онд бол хотын 3-1 нь бол бүхэлдээ бол шатчихжээ юм байна. Энэ түүмрийн талаар бол олон таамаглалт байдаг. Солироос болж одоо түүмэр олон газар асч хүчтэй гал бол хөөрөгдөж өгснөөр их түүмэр гарах бол үндсийг бол тавьсан гэж бол бас ярьдаг юм байна. За яста үнэхээр төмд үжигнж бомбож гэсэн том хот юм аа. За Чикаго хотын ингээ хотын төвөг та бид харж байна. Энэ хотын төв нь одоо Америкийн нэгдсэн улстай хамгийн томдоо томоосоо 3 дугаарт орд юм байна. Ер нь маш том хотын төвтэй юм байна. За тэгээд ийшиг одоо агарын тавцсан байгаа. Тэн дээр одоо хэдүүлээ гарч үзцгээе. За ийшээгээ гарч үзье.
Үнэхээр амар юм байна доошоог ингээ харахад. Энэ өндрөөс айдаг хүн ер нь айгүй юу байд юм бэ шүү. Яг энэ хөл дээр ерөөсөө ингээл доошоогоо ингээл би агаар дээр тогтож байгаа юм шиг л байна шүү дээ. Ямар амар юм бэ? Энэ даацмаац нь хэр өд юм бол. Олуулаа гарахаараас даахгүй ингээд доошоогоо ингээд унах юм шиг өстэй гэж асуусан чинь энэ хүн заан даанаар гэж хэлж байна. Яг ингээд доошоогоо харахад бол машин дэрэг эдэр бол ерөөсөө би яг агаар дээр зогссон юм шиг харагч байна. Үнэхээр нэр гайхалтай юм байна. Яг ингээд явхад бас энэхэр бас нэг болгоомжлох сэтгэл төрмөр бас нэлээд юм өндөр болохоор бас актер юм байна. Энэ шиг нэг хот харахад ерөөс яг агаар дээр зогсож байгаа юм шиг ингэж харагдахад байд. Анх бол 1970 онд бол энэ цамхаг бол барьж ихтэй 73 онд бол дууссан. 442 м өндөр 108 давхрын барилгыг бол Чикаго хотын нэрийн хуудас гэдэг бол манайхан бол мэднэ. За Чикаго хотоор жуулчлах Sears Tower дээр гарах гэдэг бол олон сая жуулчид бол ирдэг юм бол ихэнхэд бол Америкчууд байдаг юм байна. За ингээд Sears Tower дээрээсээ бууж ирлээ. Сая 103 давхрыг ерөөсөө минут хүрэхгүй хугацаанд доошоогоо лифт бууж ирсэн. За тэгээ доошоо буухад нэг эвгүй мэдрэл төрд юм байна. Онгоц ингээд дээшээгээ хөөрөхөд нэг чих шуугаад нэг тийм хэцүү болдог штэ. Яг тийм мэдрэмж төрд юм байна. Үнэхээр бас нэр өндөр байшин юм байна. Үнэхээр тэнгэрийн байшин гэж хэлмээр юм байна. Sears Tower-ын дэлгүүрээс бас ингээд энэ тавар дээр гарсныхаа дуршлаг зориулаад янз бүрийн зүйл хөдөлж авч болдог. Обама бас энэ Чикагогоос гаралтай юм байна шүү хүмүүсээ. За ингээ Обама ахыхад бол зурагтаа гааг авъя да энэ чинээс. Хай. За ингээ явъя да. Sears Tower-ыг сайхан үзлээ. За би Чикаго хотын ангийн дэлгүүр дээр ирээд байна. Үнэхээр гоё дэлгүүр байна. Энэ харин бид нар харин сая дээшээ энэ ангийн дэлгүүрийн хүмүүстэй уулзаад зураг авах зөвшөөрөл авсан. Бас хамаагүй эндээс зураг авч болдгүй юм байна. Яагаад гэвэл энэ дотроос төрөл бүрийн галт зэвсэг байгаа, ангийн хэрэглүүд байгаа. Хамаагүй бас зураг авах юм байлээ. За энийг та бүхэн харж байна. Маш том хэмжээний лан агнадаг ийм дээр үеийн хавхнууд байна. За энэ дэлгүүрийг одоо бүгдээрээ сонирхъя дөө. Үнэхээр гоё дэлгүүр байна. За ан ав гэдэг бол Америкчүүдийн хувьд бол чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөх зүйлийн нэг гэж үздэг. За энэ ч утгаараа ангийн дэлгүүр бол хаасаагүй байдаг. Аялж байгаа бидний хувьд бол ангийн талаарх ойлголтоо хэлэхэд бол анги бол хоёр янзаар бол ангилж болох юм байна. Нэгдүгээр бол зөвхөн эдийн засгийн зорилгоор мөнгө олох арга хэрэгсэл болгож бол анги бол агнадаг. За хоёрдугаар бол анги бол зөвхөн хобби маягаар бол спорт болгож агнадаг гэх мэтчлэн бол ангилж болмоор байна. За хобби гэснээс Америк нэр зохиолт Берни Шоу бол хэлэхдээ хүмүүс рүү амтан дайрч хөнөөвөл энийг бол цус таллага боллоо гэж ярьдаг. Харин хүн амтан руу дайрч бол агнахтаа бол энийг бол спорт гэж бол хэв нэг нэрлэдэг гэж хэлсэн нь санаанд орж байна. За энд бол ангийн холбогдлолтой бүхий л хэрэгсэл хувцас хонор, тоног төхөөрөмж, буу зэвсэг, машин тэрэг, завь нисдэг онгоц гэдэл ерөөсөй байхгүй юм алга. Энэ буу бүр инээдэнтэй хямдхан юм байна. $69 үзэгч та бүхэн хараарай. $69, 99 центийн үнэтэй буу байна. За арай хэтэрхий хямдхан үнэтэй байд юм байна. За буунуудын хувьд бол маш олон төрлийнх байна. Фермээр байна. За энд бол одоо Colt байна. За энэ бууг ч одоо $549, энэ бууг чинь $925. За энэ буу $989. Ер нь дундаж бол нэг 400-400-аас бол $1000 хооронд бол энэ буунуудаас бол төрөл бүрийн бууг бол авч болох юм байна. За Америкийн нэгдсэн улсад буу яагаад ингэж чөлөөтэй худалдаалагддаг юм бол бас үнэхээр сонирн санагдаж байна. За нийт иргэдийн дунд байсан санал асуулгаар бол одоо 70% нь бол галт зэвсэг эзэмшдэг. Тэгээд бол энэ галт зэвсгийн хэрэглээ жилээс жилд өсөж байна. Тэгээд дээрээс нь гэмт хэрэг гарч байгаа дээр Америкийн нийт масс бол маш их сэтгэл зовж идэг. Гэтэл энэ дээр бас нэг санал асуулга гараад бол зөвхөн буу бол хүнийг алдаггүй, хүн хүнээ алдаг гэсэн үгээр бол бас
эсрэг талын хүмүүс бол энэ буу эзэмших эрхээ бол хамгаалахын төлөө бас өрсөлдөж байгаа юм байлээ. За энэ буу бол одоо модон бариултай буу байна. Энэ бол $329 үнэтэй буу. За энэ одоо та бүгд харж байна да. Одоо энэ дээр үеийн одоо буунууд байна. Нэг хүний карманд ингээ хийчихэд ер нь буу авч явж гэж мэдгэхээр овор хэмжээний хувьд бол маш жижигхэн. Одоо энэ $999 буу гэхэд одоо хүний гар дотор бол багчих хэмжээний ийм жижигхэн буунууд байна. Тухайлбал одоо дээр үеийн буу бол дээр үеийнхээ байх тусмаа бас их хүнтэй болд юм байна. Учир нь бол хуучны зүйлийг цуглуулдаг улсууд энэ ховор цуглуулганд энэ буунуудыг авдаг. Хэдийгээр энэ буунуудад ингээ харахад ингээ хуучин зарим нь ингээ дээр үеийнх юм шиг мөртлөө одоо ч гэсэн хүн амьтны хөнөөх чадвар нь бол одоо ч гэсэн энэ буунд бол хэврээ байгаа. Бас л аюултай эд. За ялангуяа одоо манайхаа одоо галт зэвсэг манайхаа одоо хэрэгэлж сурж байгаа улсууд одоо бууны янз бүрийн цэпүүдийг одоо байнга одоо ашиглах хэрэгтэй. Энийг одоо ашиглаагүйгээс болж одоо бага насны хүүхэд буу алдах гэмт хэрэгд бол Монголд бол их гардаг. За Америкт бол ерөнхийдөө 300 сая гаруй орчим хүнтэй улс гэхэд бол энэ буу алдах гэмт хэрэг бол харьцангуй бага. Голцоо бол одоо бууг одоо санаатаагаар хүний аим хороох одоо хүний өмч хөрөнгөд халдаг гэсэн ер нь хоёр төрлийн хэрэглэл бол голцоо сонхилдог юм байна. Бууны сэпүүд байна. Энэ бол ерөөсө буу эзэмшиж байгаа хүн бол зайлшгүй энэ сэпийг бол ерөөсө авах ёстой. Энийг бол заавал одоо буутайгаа хамт авдаг. Аль За тэгээд ан сонирхдаг хүмүүст одоо хэлэхэд энд одоо буу зэвсэг худалдаж авах янз бүрийн одоо зүйлийг сонирхоод энэ виртуал үзэсгэлэнгүүд бол маш ихэнд хэрэгтэй болдог. Жишээлбэл энэ дээр би одоо койл бууг одоо хай гэх юм бол одоо энэ дээр компьютер дээр хэдэн оны буу хэрэгтэй байгаа бүх марк серийн тавиад ингээ хайж болно. Тэр ингээл гараад ирж юм л да шууд энэ койлтын загварууд ерөөсө бүхэл загварууд нь гарч ирж байна. Янз янзын юмнууд байна. За тэгээд энэ ангийн дэлгүүртингээс юм сонирхож байхад Америкчууд бол маш их буу зэвсэг худалдаж авч байна. Та бүхэн одоо бодит байдлыг харж байна. Ер нь буу зэвсэг бол маш хямдхан байдаг юм байна. Тэгээд одоо эдгээр бүхэн одоо ангийн өдрөөрөө маш их тийм гадагшаа гарч бас буг гөрөөс агнд юм байна. Гэтэл бол энд бол бид нар сая замдаа явж байхад бол маш их буг согоо гөрөөс ингээд замд бол зүгээр л годомжинд явж байгаа юм шиг л тааралдж байна. За Улаанбаатар ч гэсэн бас тийм байсан шүү дээ. Нэг хэсэг бол богд улнаас бол буугаар орж ирээл байдаг гэсэн. Тэгээ манайханд болоод яг энэ дэлгүүрээс манай Монголд нээгдвэл бас нэг сайн зүйл биш байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо бидний шиг одоо ан амьттай ан гэж устгаж байгаа улс орнд энэ буу зэвсэг ингээд элбэг болох юм бол одоо хүн бүхэн буу яриад ямар ч хэрэгж болчих юм бэлээ. За ан гэдэг ер нь алж устгахтай биш юм байна. Тухайлбал одоо энэ ангийн дэлгүүр дотор чи ийм сайхан орчныг бүрдүүлээд одоо ингээд сонирхож байхад бол зөвхөн алж устгах биш. Бас амьд байгалыг хайрлаж хамгаалж хойч үедээ үлдээхийн төлөө бол энд маш их зүйл хийсэн нь харагдаж байна. Энд одоо Африкийн зэрлэг ан амьтдыг одоо үзүүлээд байгаль орчныг үзүүлээд ингээд харуулсан. Гэхэд бид нар бол ангийн музейд бол ороод ирсэн биш. Байгаль хамгаалах музейд орсон юм шиг сэтгэл төрж байна. Үнэхээр бас хүнд бас энэс бас нэгийг ойлгох байхаа манай үзэгчид. Эрхэм хэрэглэгч таныг Япон орноор аялах 100 хүнийг тодруулах гайхамшигт зүү урамшуулалт аянд оролцохыг урьж байна. Та дата багцуулан 2500-аас дээш нэгжээр цэнэглэх мөн вакцины төлбөрөө төлөхөд урамшуулан ирэх нэмэгдэх болно. Mobicom
Classic Group компани Герман улсын шилдэг техник технологи бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоногдсон high class үйлдвэртэй вакуум цонх хаалгыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж Герман улсын Rehau болон Veka брендийн цонх хаалга, Европын холбооны улсууд руу экспортлдог Хятад улсын Zongai брендийн цонх хаалга оруулж ирдэг төдийгүй автомат гаражны хаалга, барилгын гадна фасад, тактны хаалт, партишн хан, домофон систем, шилэн хан, нэмэлт тоноглолууд, металл шат, хашлаг зэрэг бүтээгдэхүүнээ хэрэглэгч танд санал болгож байна. Classic Group компани. Эрхэм хэрэглэгч таныг Япон орноор аялах 100 хүнийг тодруулах гайхамшигт зүй урамшуулалт аянд оролцохыг урьж байна. Та дата багц болон 2500-аас дээш нэгжээр зэнэлэх мөн вакцины төлбөрөө төлөхөд урамшуулан эрх нэмэгдэх болно. Mobicom. Монголын аялал жуулчлалын нэгдсэн хөтөч англи-монгол хэлний 2 дахь удаан хэвлэгдэнэ. San Benno, moin moin, mein Name ist Elke Brinkmann, ich bin in Ulaanbaatar. Аялал жуулчлалын бизнес эрхлэгч та Монголын маркетинг менежментийн хүрээлэнгийн гудсанд мэдээлэл өгнө. Сайхан талын халуун аршаан амралт цэвэрлэлийн цогцлбор та бүхнийг урьж байна. Өвөр Монголын шилийн голын байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан талын аршаан нь хүний эрүүл мэндэд ашигтай эрдсээр баялаг, үе мөчид зүрх судас, элэг гэдэс дотор болон арьсгоо сайханд онцгой нөлөөг танд үзүүлнэ. Эрен хотоос ердөө 100 км бассейн, гоо сайхан, спа, ресторан бүхий сайхан талын цогцлборт та тухлан саатаарай. Сайхан талын халуун аршаан амралт цэвэрлэлийн цогцлбор та бүхнийг урьж байна. Эрхэм хэрэглэгч таныг Япон орноор аялах 100 хүнийг тодруулах гайхамшигт зүй урамшуулалт аянд оролцохыг урьж байна. Та дата багц болон 2500-аас дээш нэгжээр зэнэлэх мөн вакцины төлбөрөө төлөхөд урамшуулан эрх нэмэгдэх болно. Mobicom. Барилгын зураг төслийн төвшинчин компани манай хамт олон олон жилийн ажлын дадлаг туршлагатай бөгөөд барилгын иж бүрэн зураг төсөл, барилгын архитектур, бүтэц, халаалт, салхивч, дотор усан хангамж, цахилгаан сүлжээ, шугам сүлжээ, барилга байгууллагын хэмжээний технологийн зураг төслийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Барилгын зураг төслийн төвшинчин компани. Дэлхийн 85,000 гаруй зочид буудлыг бүтэн жилийн турш 50% хямдралтай захиалах боломжийг бид танд олгож байна. Дэлхийд даяарх зочид буудлын бодит хөнгөлөлтийг Hotel Express International Card. Манай хаяг Сүхбаатар дүүрэг, Чононбөрт төвийн 302 тоод. Samsonite. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Hazara. Samsonite. Албан ажил, бизнес, хувийн аялал, орон нутаг болон олон улсад хямд дур шуурхай үйлчилгээг бид хамтлаж байна. Аз дагуулах аяллаа эхлэл, наран тэрэгэл, онгоцны билетийн касс. 331 331 334 330. Би бол шүдний мэрэгжилтэн бас ээж. Гэр бүлийн үргэлж шүдний цоролтоос хамгаалдаг. Гэвч одоо тэдэнд илүү зүйл хэрэгтэй. Том уулзалт. Шүдний толботой тэмцэх бас амны муухай үнэр. Энд бид сайжруулсан шинэ PS хамгаалалт 1 2 3-ыг гаргалаа. Нэгт шүдийг цорхоос хамгаалдаг, хоёрт толбноос хамгаална. Тэгээд гуравт амны муухай үнрээс хамгаална. Миний гэр бүлд юу ч тохиолдсон тэд бүрэн хамгаалагдсан. Шинэ PS хамгаалалт 1 2 3. Эрхэм хэрэглэгч таныг Япон орноор аялах 100 хүнийг тодруулах гайхамшигт зүй урамшуулалт аянд оролцохыг урьж байна. Та дата багц болон 2500-аас дээш нэгжээр зэнэлэх мөн вакцины төлбөрөө төлөхөд урамшуулан эрх нэмэгдэх болно. Mobicom. За энэ үрмөц одоо хөшөө дурслаад Чикаго хотын бас бэлэг тэмдэг болсон гоё газар юм байна. Энэ дотор зөөлчд бас ирж бас зураг сайхан авахдаг. За энэ дотор одоо та бүгд одоо яваад ингээд өөрсдийнхээ дүрсийг харах юм бол бас дээр үед нэг манай хардаг байсан нэг инэдмийн толилт нэг хүмүүс өөрсдөө хардаг шиг тийм бас гоё хэлбэрийг бас үзэж байна. Зөөлчд бол энэний доор ингээд зогсож байгаа өөрийгөө бас ингэж хардаг юм байна. Энд бол янз бүрийн хэлбэр дүрстэй харагдаж байна. Хүний дүрс бол үнэхээр бас гайхалтай газар юм байна. За бид нар өөрсдийнхээ дүрсийг харахад ингээд нэг
тарган ийм тарган хүн гэж ярьдаг шүү дээ. Одоо хүн шиг юм болж харагдаж байна. Тэгээ ийшээгээ очих бол бас янз янзын дүрстэй харагдсан юм байна. За яа одоо ийшээгээ ирээд бас ингээд өөрсдийнхээ дүрсийг бас ингээд авч болно. Их гоё газар байна энэ. За энэ байгууламжийг мөнгөн буурцэг гэж бас нэрлэдэг. За мөн Cloud Gateway үүлэн хаалгач гэж бас нэрлэдэг юм байна. Чикаго хотын Millennium Park-д бол байдаг. Энэ хотын бас өнгө төрх болсон сайхан барилгуудын нэг юм байна. За бид Чикаго хотноо байрлах Бахан сүм дээр ирээд байна. Энэ сүмийг ингээд сонирхож байхад бас их сонин төвхтэй сүм юм байна. Анх 1902 онд энэ сүм бол шаваа тавиад 1930 онд одоо энэ сүм баригдаж эхлээд 13 жилийн турш баригдаад 1943 онд баригдаж дууссан юм байна. За тэгээ Бахан сүмийн нэг гол онцлогийг хэлэхэд бол дэлхийн бүх шашныг хүлээн зөвшөөрдөг сайн санааны байгууллага юм байна. Тэгээд энэний нэг өрөө болохоор бид нар ерөөсөө ямар ч шашин шүтдэг байсан гэсэн бид нар нэг л цэг дээр хүрнэ. Тийм болохоор бүх шашныг хүлээн зөвшөөрдөг. За энэ байшингийн гаднах оюмсаг сэлбэрүүдийг ингээ харж байхад одоо Монголын гадаадын Есүс Христ гэдэг ерөөсөө дэлхийн бүхэл шашны зан үйл бэлэг тэмдгийг бол энэ байшинд шингээж өгсөн байна. Тэгээд ялангуяа эдгээр бас манай Монголд бас 15 жилийн өмнө бас жижиг хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Тухайлбал одоо өвлийн нөхцөлд хүнсний ногоо яаж тарих талаар Монгол бас зөндөө сургалт явуулж ирсэн юм байна. За тэгээ 1930 онд бол Бахан шашныг шүтдэг хүн бол Чикаго даяар бол 2000 гаруй хүн байсан. Тэгээ эднүсийн энэ сайхан байшин бол зөвхөн бахаачуудын зөвхөн хандиваар бол бүтсэн. Бахаа биш хүнээс бол эдгээр бас хандив авдаг юм байна. Тэгээд одоогийн байдлаар бол дэлхий дээр 5 сая гаруй хүн Бахааг бол шүтдэг юм байна. За Бахан шүтлэг сургаал номлыг нэг үгээр хэлэх юм бол эв нэгдэл гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. За бид хэдийгээр үзэл бодол шашин шүтлэг нүүр царай өөр хоорондоо ялгаатай ч гэсэн хүн төрлөختөн хэмээх нэгэн гэр бүлийн гишүүд гэж үздэг. За Бахуулаанд Бахан шүтлгийг үндэслэгч өгөөд энэ зурган дээр гарч байгаа Абдул Баха бол Бахуулагийн бол ууган хүү юм байна. Тэрээр энэхүү Чикаго хот дахь мөргөлийн ордны шавыг тавьсан төдийгүй Бахан шашныг хөгжүүлэхэд өөрийнхөө амьдралаа зориулсан хүн юм байна. За Бахан шашныг үндэслэгч Бахуулаан 1817 онд Ираны Тегеран хотод язгуурт нь чинэлэг гэр бүлд мэндэлсэн. Бага бахаасаа эхлээд л агуу гэгийн шинж төрхийг бол багаас илтгэжсэн тэрээр хааны өргөнд ажиллах өндөр албан тушаалаасаа татгалзаж өөрийнхөө цаг завыг ядарч зүдэрсэн олон түмэнд тусалж шодрогоос их тогтооход бол зориулсан гэгэн хүн байсан байна. За Бахан шашны талаар үзэгч та бүхэндээ хэлээд 1844 оноос үүсгэн байгуулагдаж өдгөө дэлхийн 200 улс оронд бол тархсан дэлхийн хамгийн залуу шашны нэгд бол тооцогдсон юм байна. За монголчуудын талаар хэлэхэд Бахан шашин бол манайд бол дэлгэрээд бол 10 гаруй жилийн үүрэг үзэж байгаа. За Монгол даяар бол 8000 гаруй хүн бол Бахан шашныг бол шүтдэг юм байна. Уучлаарай хатагтай. Та бидэнд энэ зургийн талаар ярьж өгөхгүй юу? Тэгэлгүй яах вэ? Бид одоогоос 15 жилийн өмнө Монголд очиж хөдөө орон нутгийн хүмүүст өвлийн цагт хүнсний ногоо хэрхэн тарж ургуулах талаар төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэ маань амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгсөнд бид их баяртай байдаг. Бидэнд Бахан шашныг хүндэлж ойлгож биширдэг олон сайхан монгол найзууд бол байдаг. За баярлалаа танд. Бахан мөргөлийн ордонг бол улс орны хот бүрт байрах ёстой гэж Бахуулаа айлдан загсан байдаг. За эдгээр орднуудыг бол Мишерикул Аскар гэж нэрлэдэг үүд энэ бол бурхны мандсан газар гэсэн утгатай байна. Нэг нэгдийг бэлэгдсэн 9 талтай, бөмбөгөр оройтой, хэв загвар хийцийн хувьд аль болох үзэсгэлэнтэй төгөлдөр ордон байх ёстой юм байна. За одоогоор дэлхий дээр твийн чанартай 7 мөргөлийн ордон байдаг бөгөөд 8 дахь нь бол Өмнөд Америкийн Чили улсын Сантьяго хотод бол баригдж байгаа юм байна. За эдгээр мөргөлийн ордны үүд талах аль шашны хүнд үргэлж нээлттэй байдаг бөгөөд дэлхийн томоохон шашны сургаал мөргөл уг орднуудад бол тогтмол их шилдэг юм байна. За үзэгч та бүхэндээ бид Чикаго хотын Мичиган нуурын эрэгт байрлах Бахан мөргөлийн ордыг үзүүллээ. Энэ бол мэдээж Харли Дэвидсон. За энэ нэрийг мэдгүй рок сонсдог залуу хүн гэж бол байхгүй гэж хэлж болно. За үе үеийн залуучуудын дуртай
хурд хүч, эрх чөлөөний илэрхийлэл болсон хайрлыг та бүхэндээ аялын тойрог үзүүлж байна. За бид Чикаго хотын хайрлагийн төвөөс хийсэн аяллаа залуучууд та бүхэндээ зориулж байна. Хайрлыг бол Америкийн нэгдсэн улс төдийгүй дэлхийн нэрд гарсан том брэнд. Одоогоос 100 гаруй жилийн өмнөөс хайрлагийн төвөл эхэлсэн байдаг. За та бүхэндээ хайрлагийн төвийг үзүүлье. За 1901 онд Хайрли 21 настад анх удаа ундаг дугуйнд мотор хийгээд анхныхаа загварыг гаргасан байдаг. Ундаг дугуйндаа мотор хийсэн энэ Хайрлагийн нээлт маш их амжилтыг авчирсан. За тэгээ улмаар 1903 онд Артур Дэвидсонтай хамтарч Хайрли Дэвидсон мотор компани үүсгэн байгуулсан төвхтэй. Хайрли Дэвидсны моторт дугуй хүмүүсийн таашаалд нийцэж тэр хоёр асар их амжилтыг авчирсан. За удалгүй Чикаго хотноо 1904 онд бол анхныхаа дийлэрийг байгуулад 1920 он хүртэл Хайрлигийн нэр алдар Америкийн нэгдсэн улсаас хайлж хөлийн чандад түгэнд эдгэрч 60-70 оронд 2000 гаруй салбар борлуулагчтай болтлоо хөгжиж чадсан байдаг. Хайрлигийн мотор дуг бол үе үеийн залуусыг бол үнэхээр байлдан дагуулсан. Тухайн цаг үеийн хэрэглээг бол бүрэн хангаж чадсан зэрэгтэй маш их нээлтүүдийг Хайрлигийнхан нээж эрэлхийлж исэн түүхтэй. За улмаар 1928 онд бол та бид одоо харж байна. Алдарт GD загварын мотоциклээ бол гаргасан. Энэ бол ихээхэн амжилтыг авчирч 100-аас 150 км/цагийн хурдтай байсан Хайрлигийн хурд хүчний илэрхийлэл болсон байдаг. За өдгөө дэлхийн 100 гаруй оронд Хайрли Дэвидсон бол түүхэнд дэлгэрээд та бидний хурш Бээжинд тэгтэл 2006 онд өөрийн гэсэн салбараа нээсэн байдаг юм байна. Carpenters and school teachers, small business owners, to corporate CEOs and movie stars. Motorcycles and Harleys have come a long way. I think I love you. Энэ ёстой тасарсан амт юм байна. Энэ бол өстой үнэхээр сайхан амт юм байна. Хамгийн үнэтэй юм шиг шүү дээ, тий. Нилээн тансаг энэ урт болох тусмаа энэ хөдөлгөөн юу болд юм шиг байлаа. Зөөлхөн. Үнэн хэд гэж байна. За Хайрли Дэвидсонгаар ирлээ. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. За энэ $122.50 малгай байна. Каск. За каск бол ингээд төр төрлөөрөө байна дөө. Ингээд ерөөсөө байж байна. Сүүлийн үед манай Улаанбаатар хотоор бол ийм Хайрли Дэвидсонтэй залуучууд маш их явж байгаа. За ингээд бэлинүүд ер нь $30-аас ер нь ингээд эхэлнэ дээ. За малгай гэхтэл одоо энд байж энэ төрөл бүрийн малгаанууд байна. За үнийн хэд үт юм бол доо. За $20 үнэтэй юм байна малгай. За яса жинхэнэ мотоцикл ундаг хүмүүсийн гутал энд байна даа шүү дээ. Янз янзаараа байна. За энэ гутал одоо хичээл одоо $125 байна. Ориг Хайрли Дэвидсны гутал. За энд ч гэсэн бас ингэж байж энэ $126. Ер нь 100-аас ер нь доошоо юм гэж баг байхгүй юм байна. За энэ дээр одоо бас янз бүрийн гутлууд байна дөө. Энд одоо гутлынхын тос нь хүртэл одоо Хайрли Дэвидсны одоо брэнд $4.50 байт юм байна. Гутлын тос. За энэ камера одоо ингэ бас байж байна. За Хайрли Дэвидсонгийн савхин хөрөмнүүд бол үнэхээр үнэтэй юм байна. За энэ миний одоо үзэж байгаа энэ савхин хөрөм гэхчл одоо $400. $400-аас одоо дээшээ яваад 800 янз янзын үнэтэйнүүд бол их байна. $495. За энэ хэд юм бол доо $445 Хайрли Дэвидсны савхин хөрөм байна. За энэ өмсч үзье. Тэгээ энийг чинь бас тэгээд өмсгөр надад зохихгүй байж магадгүй. Яагаад тэгэхээр Хайрли Дэвидсны чинь бүх юм нь Хайрли байж ижил бас гоё харагддаг. Жохон томдож байгаа шиг байна да энэ. Гэтэ үнэхээр гоё юм байна. Бид үнэхээр өвтэйхэн.
Come on, hold me tight. You move me. So which one's that? How much is that? За $7,000 юм байна да. Хамгийн хямдхан хайрлын бол энэ одоо нэг $7,000 орчим. За манайхаар бол нэг 10 саяар бол ийм сайхан амт бол авах юм байна. За үзэгч та бүхэндээ залуучуудаа ялангуяа энэ Harley Davidson брэндийг үзүүлж байгаадаа миний бие туул их баяртай байна. За бидний харж байгаа нь Harley Davidson бол $25,000 үнэтэй. Дээрээс нь татвар нэмэгдээд тэгээд жижиг хэрэглүүдийг аваад ингээд болоход бол нийтдээ $30,000 орвол жинхэнэ ориг Harley Davidson-ы брэндийг өөртөө бүрдүүлж чадах юм байна. Яг бодит байдлыг ингээд үзэхэд бол үнэхээр бүх жижиг хэрэглүүд ерөөсөө бүх юм ингээд дандаа ганган дэгжин шийдэж өгсөн. Үнэхээр бас сайхан. Үнэхээр эр хүний бол ихтгэлтэй унаа юм байна Harley Davidson. За тэрүүн тэнд бид нар үзчихсэн $7,000 Harley Davidson дээр бид нар аваад дээрээс нь жижиг хэрэглүүдэд нэг юм бол хамгийн багаар бодоход ер нь $10,000 бол Harley Davidson-ыг бас авч болох юм байна. Ер нь энэ Harley Davidson бол ер нь айгүй үнэтэй брэнд юм байна. Америкийн залуучууд бол энийг бол бүтэн сая өдөр хагасаа өдөр цуглаад ингээд тийм Harley Davidson-гийн тийм цугларт зохион байгуулад хотын гудамжаар явхад маш сүртэй харагддаг. За тэгээ биднүүсийг Harley-гийн ТV-г үзээд явж хахад уг төвийн менежер бидэрт нэг сонирхолтой зүйлийн талаар ярьсан юм аа. Энэ Bruce Lee мөн үү? Тийм ээ, манай харилцагч. Чон багш бол Bruce Lee-гийн багш төдийгүй манай бол хамгийн гол харилцагч нарын нэг. Манайхаар олон алдартай хүмүүсээр өөрчлөгдөхөд бид их баяртай байдаг. Эр үнэхээр том брэнд шүү, Harley. Тийм ээ. Үнэхээр гайхалтай. Би удахгүй нутаг утсан. Та Harley-гийн талаарх сэтгэлдээ Монголын залуучуудтай хуваалцахгүй юу? Тэгэлгүй яах вэ? Та бүгд Америкийн нэгдсэн улсад ирэх юм бол Harley Davidson-ы гайхалтай зүйлүүдийг бол мэдэх болно. Бидэнтэй нэгдээрэй гэж уриалж байна. Harley номер 1 шүү. За Harley Davidson-ыг үзлээ. Үнэхээр тасарсан дэлгүүр байна. Thank you. Okay. Thank you very much. Come into the store anytime, okay? Good luck to you. Good luck to you. Thank you. Эрхэм хэрэглэгч таныг Япон орноор аялах 100 хүнийг тодруулах гайхамшигт зүй урамшуулалт аянд оролцохыг урьж байна. Та дата багцуулан 2500-аас дээш нэгжээр зэнэлэх мөн вакцины төлбөрөө төлөхөд урамшуулан ирэх нэмэгдэх болно. Mobicom. Евротур компани та бүхнийг дэлхийн соёл иргэншлийн төв Европын орнуудын гайхамшигт тойрон аялалд урьж байна. Парисын алдарт Эйфелийн цамхаг Луврын музей, Венецийн гондоло завь, Ромын Колизей, Пизагийн цамхаг, Монте-Карлогийн далайн эрг, Ив цайз гээд олон гайхамшигт аялал таныг хүлээж байна. Манай хаяг Бизнес Плаза 402 тоод. Таны мөрөөдлийн аяллаа мартагдашгүй дурсамж. Евротур компани. Үндэсний их өв соёлтой энтгэх хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтд зогны арвин сонголттойгоор Намасте энтгэх ресторанаас Classic Group компани Герман улсын шилдэг техник технологи бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон high class үйлдвэртэй вакуум цонх хаалгыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж Герман улсын Rehau болон Veka брендийн цонх хаалга, Европын холбооны улсууд руу экспортлдог Хятад улсын Zongai брендийн цонх хаалга оруулж ирдэг төдийгүй
автомат гаражны хаалга, барилгын гадна фасад, тагтны хаалт, партишн хан, домофон систем, шилэн хан, нэмэлт тоноглолууд, металл шат, хашлага зэрэг бүтээгдэхүүнээ хэрэглэгч танд санал болгож байна. Classic Group компани. Үндэсний их өв соёлтой энтгэг хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтад зогны арвин сонголттойгоор Намасте энтгэг ресторанаас. Samsonite. Эрхэм хэрэглэгч таныг Япон орноор аялах 100 хүнийг тодруулах гайхамшигт зүү урамшуулалт аянд оролцохыг урьж байна. Та дата багц болон 2500-аас дээш мэгжээр цэнэглэх мөн вакцины төлбөрөө төлөхөд урамшуулан ирэх нэмэгдэх болно. Mobicom. Үндэсний их өв соёлтой энтгэг хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтад зогны арвин сонголттойгоор Намасте энтгэг ресторанаас. Албан ажил, бизнес, хувийн аялал, орон нутаг болон олон улсын хямд дунд шуурхай үйлчилгээг бид хамтлагч байна. Аз дагуулах аяллаа эхлэл, наран тэрэгэл, онгоцны билетийн касс. 331 331 334 Монголын аялал жуулчлалын нэгдсэн хөтөч англи монгол хэлний 2 дахь удаан хэвлэгдэнэ. Bonjour, nous sommes Étienne et Laure. Dedans, il y a aussi tout plein d'activités, tout ce que vous pouvez avoir envie de faire. Аялал жуулчлалын бизнес эрхлэгч та Монголын маркетинг менежментийн хүрээлэнгийн гудсанд мэдээлэл өгнө. За бид өмнөх дугаараа үзэгч та бүхэндээ хэлж байсан. Чикаго хот бол хөгжмийн хот. Зөвхөн энэ хотоос гэж jazz блюзийн олон төлөөлөгчийн хотоос гарсан байдаг. Зөвхөн энэ хотын төвөөр гэтэл амьд хөгжмийн хэдэн зуун хамтлах дуучид бол байдаг. Тэгэхээр тэр дундаа jazz, blues, төгөлдрөөрийн олон тоглолтууд энд бол болдог. Хөгжимд дуртай гадаад дотоодын олон жуулчид зөвхөн энэ тоглолтыг үзэх гэж Чикаго хотын шөнийн клубүүдээр ордог юм байна. За бидэд элдв тайлбаргүйгээр нэгэн алдартай пиано баарнд хийсэн бичлэгээ та бүхэндээ үзүүлье. Бидсэн дуу гэж та үнэхээр тасархаад тоглож байна. Ингээд бидний суугаа 2 цаг сууж байна. I was hip hop, I played some ball. So who got it right? I must have played it all. If you like it, when you hold, but you can like it. Can't play the green ball.